Өглөөний мэнд төргөө зэгчтэй хөвглийн ярилцлага нэвтрүүлэг эхэлж байна. За өнөөдрийн зочноор онцгой байдлын аврагч техник спорт хорооны тамирчин багш Даваад Орж, за Баянгол дүүргийн усан спорт сургалтын төвийн тамирчин Мөнх Хоригл нар хүрэлцэн ирсэн байна. Өглөөний мэнд төргөө. Өглөөний мэнд. За саяхан Эстоны Тали хотод болсон өвлийн усан сэлэлтийн дэлхийн авраг шалгаруулах тэмцээнээс бол Монголоос 2 тамирчин 5 медаль хүртэж ирсэн байгаа. Түүний нэг нь бол Мөнх Хоригл байгаа. За 2 төрөлд 1 мөнгө медаль хүртсэн байгаа шүү дээ. Тэмцээний хадлаар ярил. Мэдээж энэ бол ингээд миний гадаад гарч оролцсон хамгийн анхны тэмцээн. Тэгээд үнэхээр их догдолж байсан, сандарч байсан. Тэгээд дэлхийн авраг болохоор хамаг хичээл зүтгэлээ гаргаад оролцсон. Өмнө оролцсон тэмцээн уралдаанууд ер нь хаана орж исэн байна? Өмнө нь болонгууд Баянгол дүүргийн усан спорт сургалтын төвд дүүргийн аврагт оролцож байсан. Тэгээд өсвөр залуучуудын улсын аврагт оролцож насан туршидаа 2 дугаар зэрэг биелүүлж байсан. За багш хүний та бол одоо 2 тамирчныхаа багш нь шүү дээ тийм ээ. За таны хувьд бол бас дэлхийн аврах шалгаруулалт тэмцээнүүдэд нэлээдгүй орж исэн. Тэр талаараас ярил. За миний хувьд тэмцээнд ер нь 14 оноос хойш орж ирсэн. Одоо 10 жил болж байна. Яг мөстөө болон өвлийн усан сэлтийн төрлөөр ер нь бол би усанд 41 жил сэлж байгаа. Тий. Тэгэхээр өвлийн болон мөстөө усан сэлтийн дэлхийн авраг, дэлхийн цом олон улсын тэмцээнс нийтдээ 200 гаруй медаль авсан. 80 орчим алтан медаль байдیں۔ 100 гаруй тэмцээнд орсон. 2019 онд дэлхийн чанар сайныг болсон. Үзүүлэлтээрээ ийм амжилт үзсэн. Саяны тэмцээн дээр болохоор зэрэг өөрийн шав Ирмүү Мөнх Хоригл хоёртой явсан. Тэгээд Ирмүү маань дэлхийн авраг болсон. Тэгээд алт мөнх хүрэл медаль хүртсэн. Мөнх Хоригл маань 25 м, 50 м-ийн мэлхий сэлтийн төрлөөрөө хосон мөнгөн медаль авсан. Их өндөр амжилттай орсон. Би өөрөө орсон. Гэхдээ 4-5 дугаар байрт юу болсон байгаа, орсон байгаа. Өвлийн усан сэлэлтийн одоо тэмцээн уралдаанд дэлхийн авраг шалгаруулах гэдэг тэгэнгүүт өвлийн яг усан сэлэлт нь юугаараа онцлогтой? Өвлийн усан сэлэлт болохоор зэрэг ердийн бассейны температураас мэдээж хүйтэн байгаа. Саяны усны температур бол 1.7 байсан ихний өдөр. Дараа 1.5 болсон 3 дахь өдөр 1 градусын хүйтэн болж байсан л та. Тэгэхээр юутай харьцуулж хэлэх вэ гэхээр хүмүүс нэмэх 1 гэхээр дулаах юм шиг бодоод байгаа байхгүй юу? Орон сууцны крантны ус чинь нэмэх 12 байдаг. Хүйтэн усны хэмнэ. Хардны усанд хүмүүс орлоо сайн байна гэдэргээл одоо өөрсдөө их төсөв төвчээртэй гэж бодоод байдаг шүү дээ. Энд чинь нэмэх 5 л байдаг шүү. Дулаахан шүү дээ. Бидний хамгийн дулаахан усны температур нэмэх 5 байдаг. Тэгэхээр энэ өөр ямар их хүч төсвөр шаарддаг спорт вэ гэдэг нь харагдаад байгаа байхгүй юу? Яг Монгол улсад одоо оруулж ирсэн одоо 2014 оноос бий байгаа боловч энэ одоо өөрөө дэлхийд хөгжчихсэн спорт. 1864 онд Английн Лондон хотын Серпентин гэдэг нууранд хамгийн анхны тэмцээн зохион байгуулагдсан. Авины олимп 1896 онд болсон. Тэрнээс 30 жилийн өмнө энэ одоо мөстөө болон өвлийн усан сэлэлтийн төрөл дэлхийд хөгжөөд явж ирсэн юм байдаг. 1915-аас 25 оны бичлэгүүд маш их байдаг тэмцээний гадаад зохион байгуулагч байгаа тэмцээнүүд. Тэгэхээр яг дэлхийд хөгжсөн спортыг Монгол улсдаа оруулж ирж нутагшуулах гал ухаантайг уруу татаал тэг тэмцээн уралдаанд оруулаад байна л да. Саяны тэмцээн яаж ирэх вэ зэрэг 40 улсын 1500 гаруй тамирчин орсон. Энэ өөрөө нэг олимпийн төрөлд орж байгаа учраас нэг оролцох орны тоо их, хичээлэгчдийн тоо тэмцээнд одоо маш их олон хүн орж ийн л да. Тэгэхээр ер нь өвлийн усан сэлэлтээр хичээлдэг хүмүүс одоо хүүхдүүд ч гэдэм хэр их байдیں۔ За яг над дээр бол би өөрөө 14 оноос хичээлж эхэлсэн. Тэгээд нөгөө энийг яг яаж одоо усандаа техник нь өөр. Тэгээ усандаа яг тасах уу гэдэг би бас мэдэхгүй байсан л та. Тэгээ эхний 5 жилийн хугацаанд бол ерөнхийдөө би нэг 18 оны хүртэлх хугацаанд 4-5 жилийн хугацаанд өөр дээр дандаа туршид явуулсан байхгүй. Жишээлбэл би яаж одоо нэмэх бассейны ердийн бассейны 26-28 хэмээн усанд сэлж байсан хүн шууд хасаг 1-2 руу орох гэдэг байгаа байхгүй. Тэгээ хамгийн дулаах нэмэх 5. Тэгэхээр би энийг нөгөө яа тасахаа мэдэхгүй байсан учраас баандаа одоо жишээлбэл 3-2-т нь мөс хийгээд тэгээ 3-1-т нь хүт ус гойжуулж хийгээд тэгээ тэр дотор бүтэн цаг тэр хэвтдэг байсан байхгүй юу. Гэтэл яг тасч
хасж байгаа арга нь зөв боловч эн чинь хөдөлгөөнтэй юм дотор орж уралдаж байгаа учраас чинь шал хоёр өөр байгаа. Зүрхэнд өгч байгаа ачаалал тэгээ одоо энэ судасны агшилт тийм ээ. Хүн чинь дарахаар агшилт өгнө. Энэ ид дээр буруу байсан байгаа байхгүй. Тэгэхээр би өөрөө туршиж яваад 18 оны хүртэл 4 жил 5 жил хугацаанд туршаад тэгээд сүүлд нь яг гадаадынхнаасаа туршлага судлаад тэгээ их амархан юм байна гэдгийг судалж өөр дээрээ туршсан учраас мэдсэн л дээ. Тэгээд энэ үр дүнд яасан гэхээр 2018 оноос би өөрийнхөө зээ охиныг 6 настайгаас нь бэлдээ. Тэгээд өнгөрсөн жилийн Словент туссан дэлхийн аврах шалралт тэмцээнд алтан медаль хүртэх дэлхийн авраг болсон. Тэгээд энэ бол ингээд 4 жилийн хугацаанд гарч байгаа байхгүй үр дүн. Би бол урд нь туршаад өөрөөрөө одоо юу байх ёстой гэдгийг нь тодорхой хэмжээний мэдлэг оромжлуулсан учраас одоо энэ хүүхдүүдэд одоо манай шавнарт илүү хурдан байна л да. Амар. Ерөнхийдөө бол нэг 15 орчим хүүхдэл бэлдсэн. Одоо 18 оноос хойш гэсэн үг. Яг тэмцээнд явах боломж байсан ч гэсэн зарим хүүхдүүд амжилт гарах хүүхдүүд санхүүгийн боломж байхгүй байна. Тэгэхээр явж чадахгүй байна. Санхүүгийн боломжтой хүүхдүүд маань бас зарим нь медаль авахгүй байна. Тэгэхээр чи медаль хүрэхийн тулд энэ чинь наан зовлон их байна л да. Тэгэлгүй байх уу? Одоо жишээлбэл 6 настай хүүхд гэдэг бол одоо маш жоохносоо гэсэн үг шүү дээ. Тэгээд одоо тэр их хүүтэн температурт ингээд бэлтгэл сургалт хийж байхад хүндрэл бэрхшээлтэй зүйлүүд бол нилээдгүй байсан байх. Нөгөө эхлээд огцолж чадахгүй байгаа хүүхдийн чинь сэлж сургана. Хоёрдугаарт уснууд нь дасгана. Ямар хоол идэх үү гэдгийг нь бас зааж өгнө. Тэгээд хэдий дундхуу гэдгийг зааварлна. Нэг хичээл нь орсон байдаг. Тэр бас их төвхтэй. Одоо нөгөө хичээл нь одоо энэ хүүхдүүд их төвхтэй юм байна шүү дээ. Одоо өглөөс өдөр хүртэл хичээлждэг. Үдээс хойш орохоор бүр орой 6-7 5-даг. Энэ амралт энэ эдрийг тааруулж зохицуулна гэдэг л төвхтэй байгаа даа. Тэгэл яг хуу чармааж явсаар байгаа л ямар ч байсан төрүүлсэн л дээ 10 настай да. Үнэхээр бас гайхалтай л юм тийм ээ миний хувьд л. За тэгэхээр мөнх оргилын хувьд одоо энэ өвлийн ер нь усан сэл дээр хизэн сэлж хичээлж эхэлсэн. За өвлийн усан сэлтийг сонирхох болсон шалтгаан нь юу вэ? Зөөр энгийн усан сэлтэнд болон зөөр бассейн найзаагаа дагаад бассейнд сэлээ сурчээ гэж бодоод орж исэн. Тэгээд анх олонгот дөнгөж ороод маш ихээр гайхажсэн. Ийм их юм усанд ингээд ороод яаж сэлэх юм бол живчих болоо гэдэргээд харин тэгээд явандаа ингээд яваад нэг юм 3-аас 5 сар сэлж сураад явж байгаад тэгээд багшийнхаа нэг удаа орж байгааг харсан. Тэгээд манай багш үнэхээр ингээд мундаг сэлжсэн болохоор багшගේ юм мундаг сэлдэг болохын сан ингээд тэгээд багш дээрээ явъя гэсэн юм ер нь бол бодол төрсөн. Тэгээд яг өвлийн усан сэлтэнд тамирчнаар хичээллээд яг 5 сар болж байгаа. Хөөх ямар мундаг богинохон хугацаанд аюулгүй том амжилт гаргасан биз дээ тийм ээ? Ер нь юу та нэг хүнд өгөгдөл байдаг л та. Цаашаа төрдөг гэдэг шиг үү? Альва нэг юм сурах өгөгдөл. Тэгэхээр яг мөнх оргилын үед ингээд бас өгөгдөл байгаад байгаа учраас тийм байгаа. Ерөнхийдөө багш ямар төрлөөр энэ хүн хүүхдийг бэлтэх үү, ямар төрлөдөө илүү байх вэ гэдэг бас нэг судалгаа байд юм л та. Хэлэх байх аа. Нөгөө манай Ирмэн болохоор дэлхийн аврагт сая далангахаа төрлөөр юу болсон шүү дээ. Алтан медаль авсан тий. Тэгээд дэлхийн авраг болсон. Тэгэхэд сая мань хүнийг төрүүлсэн нөхөр болохоор 1 секунд нэг 10 орчим дойлын төрүүгээр нэгдүгээр байранд орсон байгаа. Одоо мань хүмүүс хосорсон байдал тэр л дээ. Тэгээд тэр тамирчин болохоор Польшийн Олимпийн жигшээ багийн тамирчин залуу байгаа байхгүй юу. Тэгэхээр өвлийн усан сэлнэ гэдэг чинь өөрөө яг нөгөө нэг усын температуртаа яаж дасгуу дээр нь бас техникүүд байна шүү дээ. Жишээлбэл доороос гараатаа гэж байдаг 5 метрээс илүү цикл хийж болохгүй гэх мэтчлэн. Тэгэхэд сая Ирмүний хувьд нийт далангахаа төрлөөр 220 орчим тамирчин уралдахад 18 дугаарч хэсчихлээ. Тий. Тэгэхээр чи өндөр үзүүлэлт гэсэн үг сайн. Хэнийг Ирмүнийг яагаад далангахаа төрлөөрөө төрүүлж вэ гэхээр мань хүн далангахаараа илүү явах нэг амжилт гарах магадлал өндөртэй. Тэрний нэг чац гарын сарвууны хэмжээ ингээ янз бүр байна л та. Мөнх оргил болохоор зэрэг одоогоор би бол далангахыг зааж байгаа. Тэгвэл бэлхийгээр арай дээр юм үний арай төгс болгоод цаашаа явъя гэсэн нэг багш үний нүдээр тамирчнаа яг аль төрөлд оруулах уу гэж чадахгүй төр дээр нь явуулаад ивэл тэгээд тийш үү тэгэлгүй яах вэ.
Тиймэрхүү байдалтай. Тэр ер нь бус орны тамирчдыг харж байхад аль улсын тамирчин илүү одоо энэ өвлийн усан сэлэл дээр илүү байгаад байна. За төрөл дээр өөр. Тэгээ энэ чинь нэг 3 төрөл байгаа. Мэлхийсэл далан гахаа өрөө даллах. Зарим нэг улс орнд болохоор цаг араа даллах сэлэл, тэгээ холимог сэлэл тэгээ 100 м, 200 м-д орж иж байгаа нь олимпик төрөл болох гэж байгаа учраас. Тэгвэл зай болгонд улс орн болгон өөрийн төрлөөрөө дагнцсан одоо нэг сайн тамирчид байна. Поочууд сайн. Оросууд бас их сайн. Тэгээ саяны тэмцээнд бол оросууд ирээгүй. Цөөхөн тамирчид ирсэн. Тэгтээ нэг дайны байдал шалтгаалаад. Тэгээд ирээгүй учраас яг одоогор болоод Польшууд, Англиуд, Германууд их сайн байсан л та. Ерөнхийдөө нэг тиймэрхүү үзүүлэлттэй. Ер нь бол оросууд ч өөрсдөө нэг Сибирь цагаагаар нь өөрөө их эрсдэл суур амьсгалтай байдаг учраас амжилт гарах нь илүү дээр. Дэлхийн рекордуудыг ер нь оросууд их эзэмшдэг. Тэгэхээр одоо усан сэлтийн спортоор хичээлснээр хүний биед ямар одоо давуу талууд бий болтгийг. Ер нь тэгэл усан сэлт бол бусад спортыг харьцуулбал хамгийн урт хугацаанд хичээлдэг спорт. Одоо би ухаандаа усанд хичээлж байгаа мэтлээ магтаад байгаа юм биш л дээ. Жишээлбэл бодит байдал дээр ярихад за хүүхэд буудлагаар хичээлээ гэж бодъё. Эсвэл штангаар ч юм уу 50-наас хүрчээд амжилтаа бариад чаддаггүй. Эсвэл зодог тайлна. Бокс ч гэсэн 35 хүрэл байхгүй болно шүү дээ. Спортын гимнастик бол 10 20 хүрэл байхгүй болдог. Тэгвэл усан сэлтээ нэг онцлог нь 104-наас хүрсэн тохиолдолд тэмцээнд оролцдог гэдэг журамтай. Дэлхийд ийм журам юм байхгүй шүү дээ. Саяны өвлийн болон мөстэй усан сэлтийн дэлхийн аваргын тэмцээн дээр яаж юм хөхөр 85 та эртний хүмүүс идэр орно. Энэ яагаад тийм хүмүүсийг оруулаад ингэ байна вөхөр энэ спорт оног хөгжүүлж бас түгээхийн тулд тэмцээн цаг хугацаатай одоо яг цагийн төлөө амжилтын төлөө оролдог нэг хэсэг байна. Зүгээр тэр хүмүүс зүгээр өөртөө кайфтай болохын тулд одоо ирээд ордог хүмүүс байна. 60 70 80 90 настай хүмүүс байж байгаа шүү дээ. Бага. Тэр хүмүүс яг хөө зүгээр гараанд тэтрийг гаргана. Тэгж байр эздээх юм бол байхгүй. Залуучууд нас туршид өсвөр үеийнхний английнхан бол нөгөө жинхэнэ алт мөнгө хүрлийнхээ төлөө үздэг ийм юутай журамтай. Ер нь бол одоо бас би тэгж хараад байгаа сүүлийн үед хүүхдүүд эцэг эхчүүд ч гэсэн хүүхдүүдээ усан спортоор хичээлүүлэх сонирхолтой болчих гэж ер нь хараад байгаа. Одоо тэмцээн уралдаанд ордгоо махад ер нь одоо тогтмол усан спортоор хичээлснээрээ мэдээж одоо бие бэлтрийн хувьд өөрчлөлт ямар өөрчлөлт. Тэгээд одоо би 41 жил усан сэлж байна л да. Тий. Тэгээд сэлж байна. Ямар ч байсан нэг гүзээ суучаагүй байна. Айхтар хөвшөрчөг баг. Гэхдээ би ч одоо 55 та ямар ч гэсэн нэг өөрийнхөө наснаас 2 3 сараар нэг дүү харагч байгаа байлгүй дээ тий. Тий. Тэгээд эн чи эрүүл биш дээ. Эрүүл зөв одоо нэг цагаа зөв болгосон өнгөрүүлж нэгдүгээрт хоёрдугаар өөртөө зориг тавиад байж яана гэдэг чинь л амьдралын гоё тэмүүлэн ш. Тэрнээс би усанд явдаггүй байсан бол өнөөдөр за амьд байсан бол гүзээтэй байгаа зөвхөн ч юм бэлээ юм итгэв дээ. Энэ бол ямар нэг өвчнөд болсон байхыг ч мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр энэ спортоор хичээснээр би эрүүл байна. Хамгийн гол нь хөдөлгөөн нөгөө нэг хүн хөгжиж өгдөг гэдэг бол үний юм байл л дээ. Тэгэлгүй. Тийм. Жишээлбэл нэг жишээ хэлэхэд энэ Финляндийн өвлийн усан сэлтийн холбооны ерөнхийлөгч нь Финланд эмэгтэй байдیں۔ Би 2 жилийн өмнө Муромс усан дэлхийн аваргад орчоод тэнд 7 хоног хамтарсан бэлтгэл хийсэн Финланд тамирчидтай. Тэгэхэд тэдний тэр холбооны ерөнхийлөгчийн ээж нь 92 настай. Аав нь 94 настай. Тэгээд 2 км газар нуурлуу надтай хамт дугуугаар яваад 50 м-т 3 сарын тэр чинь 24 өдөр байсан. 50 м өстөө усан сэлчээд гараад ирж байгаа байхгүй юу? 92 94 настай хүмүүс. Тэгээ бодохоор чинь энэ гахалтай байц. Тэгэлгүй. Тийм өндөр настай хүн дугуун хэмжээ хүүтэн усан сэлж гин. Тиймэрхүү. Тэгээд ер нь тогтмол юм хичээлээд байх юм бол бид одоо сайхан эерэг зүйлүүдийг өгч юм л доо. Тэгэлгүй яах вэ? За таны хувьд онцгой байдлын аврагч техник спорт хороонд ажиллаад хэр удаж байна? Би одоо 5 6 дахь хичээлээ болж байна. Тийм. Анх үндэсний аврах баригадад томилогдож очсон. Усчин аврагч. Мэргэжлэр тэгээд миний өөрийн сурсан мэргэжил болохоор би өөрөө хууль хэрэгцүүч.
Тэгээд усан сэлэлтийн багш тасгалжуулагч мэрэгчлээ. Тэгээ яг одоогор бол аврал техник биеийн тамирын спорт хороо 120 дугаар ангид тамирчин орон тоон дээр байгаа. Ер нь бол энэ онцгой байдлын газарт орохоос өмнө онцгой байдлын аль паагчдад усан сэлэлтийн хичээлийг заадаг байсан. Мандлын сэлэлт, тэгээ бүний шомболт, тэгээд осолтогчоос бие хамгаалах арга техник гэдэг хичээлүүд байдаг. Ийм хичээлүүдээ ер нь тэгээд одоо ерхий газраас зохион байгуулж байгаа ямар нэгэн аливаа нэг сургалт явбал тэнд дээр нь би өөрөө хичээлээ заадаг ийм ажилтай. Ер нь бол одоо манай орны хувьд уснаас одоо хүн амрах үйл ажиллагаа хэр их явагддаг вэ? За ер нь бол манад хүн яг осолдож живж байгаа үед очиод авах тохиолдлууд ер нь маш ховор, дуудлага өгсөн тохиолдолд. Хүн ч ерөөсөө нэг живхэд бол ерөөсөө нэг 30 секунд л болчихж байгаа шүү дээ. Хүн уцаар яриад энэ живж нэгэ хэлээд уцаа тасалхад л живэд дуусчихж байгаа. Ер нь бол онцгой байдлын ерхий газрын энэ аль паагчид, усчин аврах шинэ хүмүүсийн үүрэг болвол одоо байгалийн гамшиг газар хөдлөлт, осол зүүнний усны хүнээс гаргах гихмичлэн ажил хийх ёстой. Харин хүнийг яг живж байгаа үед аврах ийм урьдчилан сануулах одоо ийм ажлыг хийх ёстой байхгүй юу? Энэ өөр хин чиг үүргэн. Харин эргүүл хийгээд банк тэрийг нөгөө одоо гадаадын одоо улс орон шиг байнаагүйл далайн ирэг дээр нь төрийн бус байгууллагууд ингээд иргэн хамгаалт дээр аврагчаа тавиад тодорхой хэмжээгээр өөрсдөө ямар байдлыг цалинждгийг тиймэрхүү байдалтай байдаг. Тэгэхээр тэр хүмүүс л аварж байгаа яг тодорхой хэмжээнд. Жишээлбэл өнгөрсөн жил чинь юу асан штэ. Үгийн нуурт 7 сарын 9-ний өдөр нэг залуу нас орсон 31 настай. Тэгээд тэр яасан гэхээр бид нэр эрүүл хийж яваад өрсөн сануулж хэлж байгаа байхгүй. За та нар арх юм ууцсан байна. Наад хийлдэг гуцсан дээр хөвтөж болохгүй. Та нар одоо болиог л хийсэн. Хилээл буцаад явхад үгэнд ороогүй. Нөгөө гинт давдгаа гарч ирээд өнөөхий чинь авч идээд тэгээд осолдож байгаа байхгүй. Гэх мэтчлээ. Тэгэхээр ингээд эн чинь яаж нөхөй чинь урьдчилан сануулах ажил хийгээд байхад өөрсдөө хинэггүйгээс болоод осолдож байгаа. Тэгэхээр тэр чинь хайгаад бид чинь нэг өдөр ч ингээ айсан шүү дээ. Өдөр нь уусан тэгээд одоо маргааш нь гаргаж авч ирсэн. 7 сарын 15-ны өдөр бас нэг залуу нас орсон. Тархаа хотын харьяат залуу байсан 30 настай. Бас л юм ууцсан байсан. Тэгэл живчиж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хүн өөрийгөө хайрлах хэрэгтэй байхгүй юу? Өөрөөсөө яг тэр мэдлэгийг усны тухайн мэдлэгийг олж авчиад явах хэрэгтэй. Тэгээд яасан гэхээр тэр хоёр осолцсон хүн чинь хоёулаа 4 метрийн гүнээс гарч ирсэн. Нэг нь 4, нэг нь 4.5-аас. Тэгтэл одоо Швед, Норвег, Дани одоо улсууд байна шүү дээ. Скандинавын улс орнууд сүүлийн 25 жилийн дотор нэг ч хүн усанд осолдоогүй байна. Усны мэдлэгийг ингээ ерхий болсон сургуульд байхаас нь өгч эхэлж байна. 4-р ангиас нь орчиж штэ. Тий. Тэгэхээр чинь эн чинь усны мэдлэг бол тэр жигтэй. Яг нь сүүлийн үед одоо дүүргүүдэд бассейнд баригдсан шүү дээ. Мөнх дүүрт болчлаа. За аймагудаас гэх юм бол ер нь л тэгэл Дархан Эрдэнэ Сэлэнг одоо Улиастай юу Завхан гэх мэтчлэн газруудад баригдаа. Ер нь аймаг болгон бассейнтай болсон. Энэ тодорхой хэмжээнд нөгөө усны мэдлэг олгох нөгөө нэг боломж нь гараад байгаа юм. Тэгэхээр аль болох олон ерхий болсон сургуулийн хүүхдийг хамруулад явуулах нь зөв байгаа юм л та. Одоо энэ Баянгол дүүргийн манай усын спорт сургуулийн төвийн одоо бассейн маань одоо Баянгол дүүрэгт байгаа ерхий болсон сургуулийн ахлахаан болон одоо дунд ангийнхнаас 6 дугаар ангиас нэг зүйлээд хүүхдүүд хичээл заадаг байхгүй юу. Тэгээ орж байгаа энэ нөгөө засаг даргын нэг захирамж гарсан. Тэгээд хүүхдүүдийг хамруулсан. Нийтдээ нэг сарын хугацаанд тэгэхэд нэг 150-аас 200 хүүхэд явж байгаа байхгүй юу. Ахлахаан анги, дунд ангийнхаа. Тэгэхээр эн чинь нөгөө хүүхдүүдэд нөгөө боломж болцоо усны мэдлэгийг олгох юм. Ядаж өөрийнхөө хүн авардггүй маа гэхэд өөрийгөө авардаг байх хэрэгтэй. Усны мэдлэг өгөх нь хамгийн чухал. Тэгэлгүй яах. За тэгэхээр энэ өвлийн усын спортын чиглэлээр эмэгтэй хүүхэд ер нь явах боломжтой. Эмэгтэй хүн ер нь одоо явхад хэрвээ. Одоо зээ охин гэхээр чи нэрээ эмэгтэй хүүхэд бас төрүүлсэн л байгаа байна л та тийм ээ. Дэлхийн аваргын тэмцээнд 1500 гаруй хүн орлоо гэж бодоход 40% нь ер нь нэг эмэгтэйчүүд шүү дээ. Тэ. Ерөөсөө тийм байгаа байхгүй юу. Тэгэхээр эн чинь нөгөө өөрийнхөө биеийг зөв эрүүлжүүлээд ингээд явахлаар энд ерөөсөө тэр нас хүс хамаагүй байхгүй.
Олимпийн төлөвлөлтөөр одоо ердийн финагийн одоо сонирчдын усан сэлэлтийн холбооны тэмцээнд нийтдээ 550 орчим хөвгд багчууд орж байна. Монгол улсын хэмжээнд. Ингээ хараад тахад за тэгээд 14 нас хүртэлх одоо юунд одоо маш олон эмэгтэйчүүд нарийн давуу харагдаад байдаг шүү дээ. Тийм. Тэгэхээр одоо 104 нас хүртлээр тэмцээн уралдаанд оролцож болно гэдэг чинь заавал одоо нөгөө багасаа ч юм уу залуугасаа хичээллээд амжилт үзүүлнэ гэж бас ойлгож болохгүй байхаа нь шүү дээ тийм ээ. Одоо хизээж хамаагүй хичээллээд амжилт үзүүлэхийг бол таашгүй юм байна тийм. Нэг жишээ байгаа шүү дээ. Нэг хөнгө атлетикийн Японы нэг тамирчин байсан баг. Тэр шгшавгийн тамирчин байсан юм лээ. Тэгээд би нэрийг мартчихжээ. Манай хүн ажил хийгээд сая дэвтэртэй гарсан. Тэгээд сая жоохон 2015 оны онд тэтгэвртэй гараад 80 настай тэтгэвртэй гараад. За би ерөөсөө болио. Одоо ажил хийхгүй. Миний одоо ажил хийж олсон мөнгө маань намайг тэжээгээд ингээ байгаад болно гэж үзээд за дэмий үйж хахаар ер нь усан сэл хийгээд 5 жил өвлийн усан сэлтээр хичээлээд 1500 м дэлхийн рекорд хийсэн шүү дээ. Тэгэхээр чин хүсвэл хүн болгонд боломж байгаа. Тэгэлгүй. За тэгэхээр мөнх оргил Ирмэн хоёрын хувьд бэлтгэл сургуультаа ер нь хаана яаж хийж вэ? Бэлтгэлийг бол техникийн бэлтгэлийг бол яг Баянгол дүүргийнхээ усын спорт сургалтын төвд хийдэг. Тэгээд бэлтгэлээс одоо жишээ нь хүүтний бэлтгэлээ гэх юм бол хүүтөө шүршүрт бэлдээд тэгээд хардсны усанд хөвчлэн бэлддэг. Тэгээд ер нь манай багш зөвхөн техник болон хүүтэн усны гэхээс гадна идэх уух те юу идэж юу идсэн байх хэвээр юу идээгүй байх хэвээр тэ ямар дасгал хийх хэвээр гэдэг ер нь бүх тал дээр анхаардаг. Бас нэг хоол хүнсээ зохицуулах хэрэгтэй гэдэг байх л та тийм. Хүмүүс одоо хамгийн энгийн жишээ хэрэг чинь нөгөө хүний биеийн температур 37.5. За тэгэнгүүт эрдэм бассейнд орохоор чинь за 26-аас 28 гэхээр 10 градус буурч байгаа биз. За тэр үед нэг цөөн ч юм уу бууз идээд усанд ороход яах вэ? Амарч явах ингээл тос хамтагтаал яваад идэг. Мэдээгүй бахта одоо нэг сураагүй судлаагүй бахта штэ. За тэгээд хардны усанд ороход нэмэх тав болно. Биеийн температур бүр 30-ээр доошо буучих штэ. За тэгээ манай монголчууд ч нэг хөвсгөл дээр очин, нууран дээр очин, зуны амралт болно. Хорхог шорлогоо хийж идэн тийм ээ. Тэр бол угаасаа л хууль ёсны юм чинь. За архиа уучаад, зууд татчаад, тостоо мах шүл бодгоо идчихэд, хорхоо идээд тэгээ хөвсгөлийн ус руу орчдөг. Төвжил үс чинь гизээ дайруулж байна. Энэ бол хамгийн наад захын хүний хувь хүний усанд орохын өмнө мэдчих хэвээр юу штэ арга техник мэддэг штэ. Хүмүүс хардны усанд одоо ингээд ороод байна. Тийм. Одоо жишээлбэл биеийн дархлаас сэргдэгч гэдэг юм уу яадаг ч гэдэг ингээ харсны усанд тарин айгүй их ордог болчих. Энэ зөв юм уу буруу юм уу? За тэгээд хардны усанд ороход ерөөсө 3000 баримтлах хэрэгтэй байдаг байхгүй юу? Хардны усанд ороод одоо нуруу юм өвдсөн гиз дотроо болохоо байсан гэж ярьж байгаа хүмүүс байгаад байгаа. Тэгэхээр нэгдүгürt юм байхгүй юу? Хоол зөв сонгож идсэн байх хэрэгтэй. Маргааш хардны усанд орно гэж үл өнөөдөр нь бууз, хуушуур, одоо мантун бууз, тэгээ тостой юмнууд идээгүй байх хэрэгтэй, идэхгүй байх хэрэгтэй. Хоёрдугаарт манайхаж арх орчдөг байхгүй юу? Заавал нэг юм уудаг. Тэгэхээр яах вэ гэхээр захын мэдрэл хүүтэн усанд орж захын мэдрэлд хамгийн дөрөнд хүүтэн ус хэлгсэн зутаар дамжиж очдог. Тэгээ энийг мэдрэхээ болчихж байгаа. Тэгэхээр энэ өвчл авчиж байгаа. За гол юм нь нөгөө манай нэг буруу ороод байгаа гэдэг хүмүүс толгоор үсрээ орчдөг. Эсвэл шууд одоо хэвддэг ч юм уу. Одоо хөвсгөл хийдэг толгоор үсрэл орчдөг л да. Энэ өөрөө буруу. Өвлийн болон мөстэй усан сэлэлтийн холбооны дүрмэн дээр тэмцээнд оролдохдоо заавал хөлөөрөө бассейны ирмэгээс шатаар уруудж ороод хөлөөрөө ороод тэгээд түлхэж тэрдэг. Яагаад энэ юм бэ гэхээр өөрөө яг хүн анатомийнхоо хувьд яадаг вэхээр хүний энэ эрийн булчингийн одоо шилбэний булчин гэсэн үг шүү дээ. Эрийн булчин нь өөрөө цусыг дээрээс одоо тойроод ингэ ирж яхад нэгтэл нь цус дээрээс ирэхэд нэгдэж нөгөөт нь хаагж идэг. Энэ цус дээшээ харахад энэ нэгдэж энэ хаагж идэг зарчимтай. Тэгэхээр минутанд хүний зүрх 50 байгаа үедээ 42 литр цус шахдаг. Хүүтэн усанд оронгоо төрөсдөг. Бүх юм жижигхэн болдог. Тэгтэл яагаад хөлгөөс орж байгаа юм бэ гэхээр хүн хөлөөрөө оронгууд нөхцөл рефлекс үүсээд хүний одоо энэ зүрх хилэг бүр таван цулыг хамгаалж өгдөг. Тийм нэг өөрөө тогтолцоотой. Яг л манайхын чинь толгоор шууд оронгууд
нөгөө тийм мэдээ өгөхгүй, толгоноос хахад өгдөггүй, хөлнөөс мэдэж өгдөг юм байна л да. Тэгээ энэ ч яг би чинь 5 сургуульд өгсөн 3 намтамтай холбоотой. Тий. Тэгээд энэ талаар нэлээд 88-аас 90 онд маш их судалж байсан. Тийм учраас энийг угаасаа судалж үзэх хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр 3 юм байна хаснуусан дорж байгаа. Нэгдүгээр тоолоо зохицуул, ариг хууж болохгүй. Гуравдугаарт хөлөөрөө ор. Дараа нь тэр сууж эргэж ууж болно. Тэгэхээр мэдээж нэр одоо бодоодсэн чинь ийм мэдээлэл юу айгүй ховор байд юм байна. Одоо хоол идсийн дараа ер нь бол одоо хүүтийн юм ууж болохгүй гэдэг юм бол одоо эцэг эхчүүд эмээ өвнөр бол хилдэг л байсан. Яг одоо бодоодсэн нэр хоол тоос үгтэй хоол идчихэд хүүтэн усанд орох юм бол яах вэ гэдэг бол мэдээж ойлгомжтой зүйл байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр мөнх хоригдлын хувьд одоо түрүүн бол багш нас ярианд тэгжсэн нуур одоо голын ус юунуудад одоо ингээд зуны үйлрэл дагуулж явж ингэж бэлтгэл сургуультаа хийжсэн гэдэг чинь хаагур ер нь явж байв. Би бол яг нэг саяны 9 сараас хойшоо яг өвлөө усан сэл дээр бэлдэж байгаа. Тэгэхээр ер нь бол нуураар явж амжаагүй. Тийм байна тий. Яг хардсны усанд бэлтгэлээгээд тэгээ шүршүрээ усанд авчихсан. За тэгэхээр одоо хүүтэн усанд ингээд ерөнхийдөө бэлтгэл сургалт хийдэг хүмүүсийн хувьд та хоёрын хувьд одоо хэртэй бол одоо ханаа том хүрхгүй ч гэдэг юм тиймэрхүү юм байдгүй ер нь. Одоо биеийн дархлаа ер нь хэрэг болдог бай. Дархлаа ер нь сая саналтаа яаж утсан. Ер нь бол мэдээж саж тараа. Тэгэхээр хүмүүс 100 ханаа төрчөөд 100 ханаад салахгүй маа гэж яриад байдаг шүү дээ. Тэр чинь халуун төсвөртэй вирус үүд юм байна л да. Япончуудын нэг 8 секундын арга гэдэг юм байдیں۔ Скандинавд ч бас тийм аргууд байдаг. Тэрний яа гэвэл 100 ханаа төрчих юм бол хүйтэн шүршүүд ороод тэгээд халуун саунд ч юм ороод ингэхээр халуун саунд сууж ягаад хүт усанд орохлоор халуун төсвөртэй вирус нь хүт усанд авахд хүтэнд нөгөө нэг төсвөртөөнүүд нь халуун саунд орох хөх юм. Тэгээд Финландд өөрсдөө энийг сайн мэддэг. Тэгээд дандаа Финланд өөрсдөө энийг нөгөө нэг ардын имчилгээ болгоод явдаг учраас нөгөө нэг маш их саунтай. Тэр нэг бие имжлэхийн тулд тэгээд сонин нөгөө нэг Швед Финланд очиход хүмүүс нь дандаа крантны усаа бол хүүхдийн ханийн төрцөн уснаа гоожаал яваад байгаа. За усаа сайн усаа уугээд тэгээд идэг. Тэгээд тэр ус уч яаж юм крантны хүүхд шууд тэгээд нөгөө нэг уугаад байгаа байхгүй юу. Тэр нөгөө нэг халуун усных нь хоолой цэвэрчсээр хийсэн байдаг. Тийм байдаг гэсэн тийм. Тэгэхээр шууд харин крантын хоосыг уудаг. Тэгээд шууд крант ууч. Би ч анх 14 онд 15 онд шилдэн Швед очиад нөгөө нэг шилэн дээр ресторанд орж байгаа шүү дээ. Тэгээд лайтайгаа хоол идчих гээд бас нэг нутгийн нөгөө гоё хоолны юу байдیں۔ Нэрээ олны юу байдیں۔ Тэр үзгээд орсон. Тэгсэн чинь ус үүдгүй. Хийсэн чинь нөгөө нэг хурчин шууд гоожороосаа ингэ хийгээд өгөхгүй юу. Би бүр гайхсан шүү дээ. Одоо яаж чам бол ямар штэ болоо бүр гайхаад. Тэгээ асуусан чи өөж зүгээр тэнд байгаа хүмүүс ерөөсөө бүгдээрээ тэгээ тэр ус игээд уудаг. Тэгээд анх яагаад ингэж өгдөг вэ гэдгийг тэнд л мэдсэн. Тэгэхээр за мөнх хоригдлын цаашдын одоо зорилго мөрөөдөл юу вэ? Цаашдын одоо зорилго гэх юм бол ойрын зорилго нь бэлтгэлээж жагаад 8 сард болох Аргентины дэлхийн цомын аврагт оролцсон. Тэгээд холын зорилго гэх юм бол одоо манай өвлөө усан сэлэлт нь олимпийн төрөлд одоо өвлөө олимпийн төрөлд бичигдэх одоо ер нь орно. Тэгээд хэрвээ тэгэх юм бол олимпиад оролцоод Монголынхоо тугийг гээд олимпийн төрөлд оруулаад өндөр төргөн л гэж бодож байгаа. Тэгэлгүй яг. За тэгэхээр таны хувьд бол одоо маш олон тэмцээн уралдаанаас маш олон медалууд авчирсан байна шүү дээ. Тэгэхээр одоо тэр олон тэмцээн уралдаанаас яг сэтгэлд үлдсэн одоо тэмцээн гэж байх уу? Байж та одоо нэг юм байдیں۔ Яг улс орон болгон өөрөө онцлогтой. Би ч одоо нэг 46 7 улсад очиж тэмцээнд орсон. За тэгээд 100 гаруй тэмцээн гэдэг чинь ингээд давцаагүй тоноод шүү дээ. Тэгээд Намхан далай, Балтийн тэнгис, Каспийн тэнгис одоо ингээд Финляндийн хоолой, Английн хоолой гэх ингээд зөндөө газар зорч үзлээ. Тэгээд одоо санаас гардаггүй нэг юм байгаа гэдэг. Юуны 16 оны дэлхийн цомын аварга. Би дэлхийн цомын аваргаас 4 алт авсан. Тэгээд нэг нь хамгийн ихнийх нь болохоор болоо туслах туссан байхгүй. Тэгээд Намхан далай өмнө зэсэг үүд юм лээ. Тэг чи 11 сарын 10-ны өдөр тэмцээн болоод тэгэл би тийшээ ингээд ус руу яваа ингээд доошоогоо шатаараа буугаал дэлхийс хүртэл татаал ингээд усанд орсон юм шиг. Миний хөлөг бүр хэдэн зуун зүгээр шивж байгаа юм шиг тийм
мэдэрч төрсөн байхгүй. Тэгэл би гайхаад юм та. Юунд орчвол, юунд хөл гараа эсгэж юу бүр гайхаад шоконд ороод юу нөгөө нэг анхааруулаад гараандаа бэлдээ тэгээд дохио өгч явах чинь би тэрийг анзаарахгүй юм чинь. Тийм байдалд орох хэмжээний тийм хүтнийг мэдэрсэн байхгүй. Тэрний яасан гэвэл ус нь хасах 2.2-той. Тэгээ 11 сарын 10 гэдэг чинь хойд тулаас нөгөө нэг юу хүтэн залхи орж идэм байл та. Хойд тулийн. Яг тэр нь яг таарсан юу байсан. Тэгээд хамгийн хүүтэн нь бол ерөөсөө тэр. Тэгээс одоо тэгээд бусад юунд хазганы 2-ын шөвэдийн шлефта хотод болдог тэмцээн болвол 2 сарын 14-нд болдог байхгүй юу? Энэ бол ер нь юу штэ хасах 2-тоо одоо тэнтэй адилхан хасах нэг байдаг байхгүй юу? Гэхдээ тэр шиг тийм хүүтэн биш. Магадгүй би нөгөө тасцсан баг л та. Тасаад тэрийг хүлээж авч чадвартай болсон. Тийм л баг. Тэр Намханлан тэмцээн ерөөсөө мартагддаггүй. Би шин 6 төрөлд орсон. Тэгээ нэг л алтан медаль авсан. Бусд нь бол тэгээ 4 5 дугаарыг хойшилж ирсэн. Ааха. Ер нь одоо ингээ очихоор улсуудаар ингээ очихоор бас цаг агарын өөрчлөлт одоо энд байснаас өөр газар очихоор мэдээж одоо цаг хугацаа өөрчлөлт за цагийн зөрүү мөрөгөд бас нэг бэрхшээлүүд бас байдаг бах. Тэндээ дасан зохицохч гэдэг юм уу тий? Сая хоёр шатаа бид нар Эстоны дэлхийн аварга гээд очисон гээд очиод бид нар чинь 5 хоног өмнө очисон. Тэгээ бид нар Тайланд хотод байж байгаад 2 хоног амраад унтаад цагийн зөрүү чинь 6 цаг байгаа байхгүй юу? Тэндээс Финланд руу яваад Финландд очиод гадаа байсан байдیں۔ Одоо усны хэмнэн гэхдээ 26-тай Эрдэнэ бассейнх шиг гэхдээ гадаа тэр нөгөө Финландын хоолоо гэдэг хоолоод байдаг тийм байд. Тэнд очиж бас жоохон сэргийж бэлтгэл хийж нөгөө усандаа тасж байгаа байхгүй юу? Хажууд нь болохоор хүүт устай Эрдэнэ нөгөө бассейны ус шиг тэрэнд орсон. Тэгээ буцаж ирээ байжгаад яг тэр нөгөө нэг Тайлын хотын ойролцоо 125 км-т Анту гэдэг нэг дүүрэг байна. Тэгээ дүүрэг гэж нэрлэдэг юм билээ л дээ. Тэгээд тэр дүүргийн хамгийн анхны өвлийн усан сэлэлтийн тэмцээн болоод тэгээ манай хоёр шаваараа хоёулаа төрүүлсэн ш тэр нэг. Тэрийг хэлээг болохоос ш. Тэгээд тэр чинь бас л усны хүтэн байгаа байхгүй. Би бодоод гэж байгаа. Энэ тэмцээний ус чинь энд орох юм бол тэр тэмцээний ус чинь дулаахан байж таараа. Одоо та хоёр тэгээд энд ороод ингээд сэлээд уралдаад үз. Ер нь ямар байх нь вэ? Тэгээд хоёул ингээд оруулсан тэмцээн болохоос 3 хоног өмнө ш. Тэгээд хэн маань Ирмүү маань далан гахаараа төрүүлсэн мөнх хориглохоор мэлхээс ил 25 м-тэй бас төрүүлсэн. Ийм амжилтыг үзүүлсэн бас. Энийг бол ярихгүй байгаа юм л дэлхийн аварга хайжууд дүүргийн тэмцээн гэхээр чинь жижиг жижиг сонсож байгаа. Гэхдээ ус нь тэнд очиод тасна гэдэг чинь чухал байхгүй юу? Тэр дүүргийнх байна уу, юуных нь байх нь ерөөсөө сонирм биш. Гэхдээ усаа мэдрээд дасаад цагаагаараа мэдрээд ирнэ гэдэг чинь юу байгаа байхгүй юу? Маш зөв арга техник л дээ. Яг бол мөнх хөргөлийн хувьд болохоор анх удаа гадаад тэмцээд орж байгаа. Яг ийм хүүт усны дотор бас нэг хол уралдаж үзээгүй учраас тэрэнд нь тасгсан. Тэгээ тэрний үр дүн гарсан байх л та. Одоо нөгөө нэг бэлтгэлээ их хажуугаар тэмцээнд оролцоод төрүүлсэн гэсэн үг шүү дээ тийм ээ. За тэгэхээр манай Улсын телевизийн хөглөө ярилцлага нэвтрүүлэгт хүрэлцэн ирж манай телевиз үзэгчдэд сонирхолтой яриа өрнүүлсэн та хоёрт баярлалаа. За баярлалаа. За цаашдынх нь одоо тэмцээн уралдаан хүсэл мөрөөдөл зорилгод нь өндөрөөс өндөр амжилт хүсье. За баярлалаа. Та бүхний бас ажилд өндөр амжилт хүсье. За баярлалаа. За өнөөдрийн хөглөө ярилцлага нэвтрүүлгийн түрээд төгсөж байна. Үргэлжлүүлэн та бүхэн Улсын телевизийн эфиртэй хамтаагаарай.